зохиолч Хөрвийн алтан туул, тойрогт мөчлөг, 13 дугаар хэсэг. Дээд тэнгэрийн хүслийг сонирдон газарт нүрлээд буй их гайг дарахаар түшээтэйгээ хөдөлсөн тулгат хүү эхлээд газрын эрчмээр хооллон нутгийн ирээдийг айлгаж ичээн хүмүүст их бага хор хохирол үзүүлээд байсан хорлонд хар сүнснүүдийг даран хэсэг газрыг амаржуулав. Одоо тэдний өмнө маш том тэнгэрийн үл бий. Удмын дээдс тэнгэр хөлөлсөн их онгод бүхтэн зарингийн хүч чадал шид өвдөс улаач хүүд бийж газрын судлаар гүн амьд хүнийг иргэшээлтэд оруулан захирч амьд хүний эрчмээр хооллож завсрын ертөнцөд зорчин зовлонд хар сүнснүүдийг олзлон захирч хүний хорвоод олон жил булшлагдсан хөөхтөөлт хөө биет тал толгой далбинг дарах тийм ч амар бус. Багштайгаа хөөрөлдөн хий үүлээ цэнсэн тулгат хөө нар уулын толгойд тусах үйс хөдөлхөөр шийдэж аавтайгаа ачаа бараагаа эмгэлэн цэгцэлж эхлэв. Тэд хонголсон газрынхаа лус савдагт эдэ будаага өргөөд тэнгэр хангаа уул усандаа сүсэглэн залбираад цааш хөдөллөө. Явах зам саад бартай ихтэй айдас хүйцээр дүүрэн байв. Байсгээд ямар нэгэн үзэгдэл үзэгдэнэ. Зөв зүгээр явж байсан машин нь гэнэтхэн унтрах, ямар ч хааз авахгүй доороо эргэх, эсвэл замын бартайг хад тасахтай газраар гэнэтхэн хаазлан давхих зэргээр Бэхбаатрын уруухааныг шаардсан зүйлс ихээр тохиолдож тэр бүрт нь хүү амандаа ямар нэгэн шившлэг хэлж цаадыг арилгаж явав. Бэхбаатрын хамаг биений хөлс асгаран аюултай нөхцөлд байнга бэлэн байдалд биеэ чангалан явсаар хонгоныхон шүрмэс татан нүүр нь тэсгүй бэрх өвдөнө. Хаа нэг газар зогсож жаахан ч гэсэн амс хэмээр байвч хаа сайгүй отох аюулаас айн чимээгүйхэн л явж байлаа. Тулгат хүүгийн баруун мөрөн дээр суусан балжтай удганы сүнсэн бие удахгүй ирэх их гай гамшигаас бяцхан шавьяагаа хамгаалахаар зорж яваач. Тэд давхсаар уулын замаас гарч их замтаа нийлэхэд лаанд 100-200 зэрэг жигтэйхэн үнэтэй 6 хар машин хажуугаар нь гарч төрүүлэн давхснаас төдөөдөлгүй замаас гарч зогсцоон Бэхбаатрын унаж яваа машиныг өнгөрүүлээд араас нь цуваа болон дагахад аав хүү хоёр гайхаад л өнгөрөв. Төдхөн сүр бараа ихтэй хадаг яндар болсон том аваа тааралдахад Бэхбаатар хүүгийн хүсэлтээр нар зөв 3 эргээд наран ингэрц зогсоход мөнөөхөн 6 машин тэдний хийсэн үйлийг яг давтаад тэдний машины араас зэрэгцэн зогсцгоов. Шөнө болох их үүлэндээ бэлдсэн тулгат хүү газарт өөрийн хөлөөр гიშгэж болохгүй тул Бэхбаатар түрүүлэн бууж хүүгийн хөл доор цагаан эсгийн олбог дэвсгэд хүү өргөх хідээ будаага барьсаар бууж ирэв. Овоонд мөргөн аян замаа даатгаж хангаа дэлхийдээ хишиг хүртээсэн хүүг өргөлөө өргөө дуусахад мөнөөхөн 6 машинаас 20 хүн бууж ирээд мөн л овоонд мөргөн өргөлөө өргөөд бүгд хүүгийн дэргэд дэрэн мэхийн хүндцгээгээд амар байна уу та? Аян замдаа альжаалгүй амгалан морилж явна уу? Гэж мэндэлцгээхэд амраа амар байцгаана уу? Аян замдаа альжаалгүй сайн явж байна. Та бүхэн аян замдаа альжаалгүй сайн явцгааж байна уу? Гэж хүү хариу мэдлэв. Тэд тус тусын машинаас цагаан олбогнууд авчран дэвсээд сууцгааж хүү тэдэнтэй насанд хүрсэн том хүн шиг л хөөрөлдөж сув. Бэд энэ нутагт гараад буй газрын харгуудлыг дарах санаатай яваа нэгэн өргөөний зайран удгаад сая харин давхиж явтал баруун мөрөн дээр тэнгэр цуудалтай том удган залсан. Тэнгэр хөлөөсөн их зайрантан явааг хараад төрүүлж явж чадалгүй араас тандагав. Бидний явах зүг нэг хийхүүл адил ажээ. Тийм буй. Бид нэг зүгт нэгэн үеийн төлөө тэнгэрийн зараалаар явж байжээ. Нэг нэгнээ харж арыг нь дарж айсвэ.
Бидний хийгүүл хатуу бидэнтэй тулах муугийн хүч асар их. Бүжээ нэгтгэн сайн төлөө тэмцэж дарлагдсан олон зовсон олон сүнсийг чөлөөлж амьрлуулсуй гэсээр хөдөлцгөв. Үүн ганцаараа биш олон удган зайрангууд нэмэгдэж тэдний зорж буй үйлийг гүйцэхээр ирсэнд Бэхбаатрын сэтгэл амран баярлаж яв. Тэд явсаар бүрийн унахын алдад эргэн тойрондоо айл амтангүй хоёрхан гэрээр байх айлын бараа хараад тэднийхээс багахан зайтай зэрэгцэн буудалцгааж тулгад хүүгийн захирамжаар маш өргөн хөдөлцгөөж доош 49 алд нөх ухаж ухсан нүхэндээ туламлаж өвдсөн хар ямааны бүтэн мах хийж тулмалсан арсын 4 ширийг нь 4 тийш тэлүүрдэн татаад босгож тавив. Нүхийг тариулан 49 их гал асаахад бэлдэн моднууд овоолж тавиад 108 жижиг тулам давсыг бэлдсэн модонд хувааж асгав. Тэд тус тусынхаа ёслолыг үйлдэн дээд тэнгэр дэрэгдэх уул ус доод газар 408 зохист өргөлөө өргөөд 7 бурхан одод чанга дээр гололоход тус тусын хуй хударгаа ундаалan тэнгэр онгодоо дуудан бөөлцгөж эхлэв. 5 зарин 2 удган 7 буу зэрэгцэн бөөлөхөд тэдний хэцгэнгэргийн дуу газар дэлхийг донсолгон цуурайлж байлаа. Урайхаа дарахад бурайд халах удган зайрангууд өөрөөрийнхөөрөө бөөлцгөнө. Тэнгэр хөлөөсөн их зайран бүхтэн онгодтой тулгат хүү оройлон бөөлж араас нь 4 зарин 2 удган зэрэгцэн бөөлнө. Гэртээ зөв зүгээр унтаж байсан тэрэм хүү огл харайн босч гэрийнхээ зүүн хот хаяагаар 7 сэтэрхий аяг гаргаад сэтэрхий аяг болгондоо харуус хийж хаанаас ч юм хэдэн өдрийн өмнөөс олж ирж бөөгнүүлээд байсан 7 хагархай тогооны хөөг дээрээс нь хийж газраас шороо авч нулимаад ямар нэгэн дом шившлэг бололтой зүйл амандаа уншаад 7 аягтай усаа зүүн зүг рүү суган дагуураа шившин цацалхаад газарт амар тайван унтаж байсан муугийн хар сүнснүүд сэрж элдвийн муухай авир гаргацгаан эзэн альбангийн тушаалыг дагахаар шуугилццгаав. Оройноос хойш хоньны хашаанд ямар нэгийг хийгээд байсан суглагмаа эврэн сэрээс нь 7 улаан ямааг нэг нэгээр нь чирсээр авчирч тэрмийн өмнө тавиад эргэн явж 7 савтай ямааны халуун цус авчирхад тэрэм мөнөөх 7 улаан ямааны халуун цусаар сая сэрсэн газрын хар гүйтлүүд хорлонд тэрэнгүүдийг хооллоход 7 савтай цус хормохноо уурших мэт үгүй болов. 7 ямааны халуун махаар тэднийг хооллоход ямааны махнууд өвдсөн мэт ясан хэрцэж хоцров. Тэрмийн нүд час улаанаар эргэлдэн биеэс нь хүүхдүүл цацарч аимшигтай харагдана. Цуглагмаа тэрмийн үгээр байж түүний юу хийснийг ёсчлон биелүүлнэ. Хотонд нь ийм аимшигтай явдал өрнөд байхад дорж юу ч мэдрэлгүй нам унтаж байлаа. Газрын хар гүйдлүүд хараалт хар сүнснүүд хар тэрэнгүүдийг бөөгнүүлэн хоололсон хөөхдөөлт хөө биет тал толгойд альбан тэнгэрийн улаачийн эсрэг дайтахаар тэднийг чиглүүлэн хөдлөв. 7 буу догшрон бөөж уул усны эзэд харахад тэднийг бишрэн харна. Гэнэт зүүн өмнөөс улаан хуу эргэлдэн босч үхэгсдийн ертөнцөөс чөлөөсөн хорлонд хар сүнснүүд тэднийг чиглэн ирэв. Ёрын муухай дуу хадан сүнснүүдийн чарлаан чихт үжрэм сонстон. Тэд улаачдыг оройлон бөөлөх бүхтэн их онгод руу дайран газарт болгохыг хичээвч бүхтэн их заринтан газраас 7 дохоо өндөрт хөөрч түүний хэнгэргийн дуу газар дөргөн цуурайлна. Бүхтэн их заринтан буулгаж чадаагүй хорлонд сүнснүүд бусад 4 зарин руу дарахад зарангууд бие биенийх арыг хамгаалан тэмцэлдээд дийлцсэнгүй. Хорлонд хар сүнснүүд хүчээ нэгтгэн 2 бурай дудган руу дайрахад удгадын тэнгэр онгодууд хөгчөөний дүрд хувраад хар сүнснүүдийг улаачийнхаа бид ойртуулсангүй. Тэнгэрийн улаачдыг шоглож чадаагүй хар сүнснүүд тэдний түшээдийг хорлохоор дайрж сансандаа хүрэв. Хамгийн түрүүнд 2 удганы 2 түшээ өртөж тэд газарт тэлүүрдэн унав. Төдөлгүй 4 зарингийн 4 түшээ 4 мөчөө сарвалзуулан унав. Хамгийн сүүлд тулгат хүүгийн түшээ Бэхбаатар газарт унаж түүний 4 мөчийг ямар нэгэн далдын хүч тэлүүрдэн татаж ямар нэгэн харанхуй руу татна. Бэхбаатрыг тас харанхуй руу ямар нэгэн зүйл хөтлөн явхад
Мөнөөхөн 6 улаачийн түшээд мөн л түүтэй зэрэгцэн явж байв. Тэд буцах гэсэн боловч чадахгүй хэн нэгэнд удирдуулан харанхуй зүгт явна. Хажим мухай чарлаан дуун чихэн дээр нь хадан тэдний явах замыг заана. Гэнэт их гал дурлцсан асч тэдний явах замыг хаахад зам заагч чарлаан дуу хажим мухагаар цахирдан хашгираад намдав. Нэг сэрхнээ тэд долоон зүгт тархан газарт хадагдах мэт хэвтэж, оройны бэлдсэн их галууд дурлцсан асч давсан ширхэг нижигнэж байхыг мэдрээд гайхан босцгов. Хорлонд хар сүнснүүд улаачдыг дэлгэхгүй байсанд түшээдийг нь олзлоод харанхуй ертөнц рүү дагуулan явтал гэнэт их гал асч давсан ширхгийн тоогоор галт бөмбөгүүд үсрэн ирээд тэднийг уйхлан шатааж түшээд суллагджээ. Бусад 6 түшээд Бэхбаатарыг бодвол туршлагатай арга ихтэй хүмүүс байж тэд өөрсдийгөө ариун үнэртэнгээр ариутхан сүүгээр угаахыг харж Бэхбаатар дуурайн хийв. Хорлонд хар сүнснүүдийг галт бөмбөгөөр хөөн дарсан тэнгэрийн улаачид хэц хэнгэргээ нижигнүүлэн бөөлнө. Хорлонд хар сүнснүүд дарагдахад ихэд уралсан хөхтөлт хөөбит тал толгой далбан газрын хар тэрэн хүч ихт альбангуудыг тэдний өмнөөс тавив. Хар тэрэнгүүд хүчээ нэгтгэн давталгаж хоёр бурой дутган руу давтлан улаачаа хамгаалан тэмцэлдэх хөгж оны дүрт хуурсан тэнгэр онгодыг асар их хүчээр цохин унгахад их хүчийг гарган бөөлж байсан удгад хэнгэргээ алдан гараа ургаж дийлхээ байж хүн мэдрэхгүй нь орон газар түлхэгдэн унав. Тэдний гар хөлийг чивчиртэл хөлсөн мэт тэд нүрээрээ газарт наалдан ямар ч хөдөлгөөнгүй хэвтэнэ. Тэдний газар цохигдон унахыг харсан нэгэн өргөөний 4 зарин хар тэрэнгүүд рүү нэгэн зэрэг давтлахад дархац зарингийн тэнгэр онгод хүрэн бүргэдийн дүрт хувлан шунган дайрч хоёрын зэрэг хар тэрэнг цохин унгаж сарнин 3 дагч хар тэрэнд цохиулан унаж хэнгэргээ алдан газарт хадагдав. 3 халах заринтан хүчээ нэгтгэн бөөлж тэдний тэнгэр онгодууд хэлэгнэн хараалт хар тэрэнгүүдийг аянгийн гэлбаагаар цохиж унган сарин сарвайлаа. Оройлон бөөлөх тулгад хүүгийн тэнгэр онгод бүхтэн их заринтан тэдний арыг хамгаалан асар их хүчээр тэмцэлдэнэ. Хараалт хар тэрэнгүүд хорд могоо болон гулбэлцахад тэнгэрийн онгодууд харцын дүрт хувлан могоог зууж авч шиднэ. Тэрэнгүүд гуринхалсан хар нохойн дүрт хувлан архиран дайрахад онгодууд сүр ихт чонын дүрт хувлаад тэдний хазаж шиднэ. Тулаан маш хүчтэй өрнөж хараалт хар тэрэнгүүд дарагдаж эхлэхэд хөөхтөлт хөөбий тал толгой далбан завсрын ертөнцөөс олзлон авсан дарин хөгшний хар сүнсийг өмнөө суулган хар дом буцалгах хар шидийн тарныг уншуулад тэнгэр онгод руу газрын их эрчмээр дамжуулан хараад орсгов. Хар тэрэнгүүдтэй тэмцэж байсан халх 3 бөөгийн онгод тэнгэрүүд газарт буун харын хүчтэй тулалдаж байснаа газрын их эрчмээр дамжин ирсэн хараалт өртөөд шургачин унахад бүхтэн их онгод ёолох мэт дуун алдав. Тэнгэр хөлөөлсөн их заринтан газраас дээш 9 алд өндөрт хөөрч газар лусын эздийг дуудан бөөлөхөд лусын эзэд цуглан газрын эрчмээр бийтсэн хараалын эсрэг тэмцэв. 12 салаа авирын сэрээсэн 4 турайд нь оч хаясан халуун бог 12 салаа авирээс сэжин газрын эрчмээр амлан гуринхайлсан хар чонын дүрт хувилсан 7 хар чоныг 12 салаа авираараа сэжин хөөнө. 7 хар чон 7 гал чидэгдэн асахад халуун бог толгой бүх юм ихийгээд 4 турайдаа оч хаялсаар давхиж одов. Хөөхтөлт хөөбит тал толгой далбан сүүлчийн аргаа хэрэглэн өөрийн туслагч жадагч хар сүнстэй хүчээ нэгтгэн хар шидээр амьлуулсан 7 хар зэвийг бүхтэн онгод руу нисгэхэд 6 хар зэвнээс зүгтэж чадсан бүхтэн их онгодын ар нуруунд нэг хар зэв шигдэхээр нисэн ирэхэд энэ л аюулыг урдаас харсан балжидай удагны их онгод нуруунд нь шунган орж зэвэнд ноногдоод газар чурган унав. Их хэнгэргийн дуу цорайлан нижигнэнэ. Балжидай удагны тэнгэр онгодыг газар чурган унахыг мэдэрсэн бүхтэн их онгод галт зэвийг хөөхтөлт хөөбий тал толгой далбан түүний туслах жадагч хар сүнс рүү завсаргүй илгээхэд жадагч хар сүнс
Хэдэн газраа сийчүүлэн оногдож сарнин алга болов. Хөвгтөлд хөөби далбан сүүлчийн дайжтай хөдөлгөж газрын соронзон эрчимд татагдан хатагдаад олон зууныг үдэн бийтсэн хорлонд сүнснүүдийг тэнгэр онгодын үдээс тавихад тэнгэр онгод аянга цахилгаан нэжигнүүлэн цахиулж их гэрэл түгээхэд мөнөөх газрын соронзонд хатагдан бийтсэн хорлонд сүнснүүд их гэрлээс дайчин 49 далд харанхуй нүхэнд орж Харьяамааны махаар хооллоод ясыг нь хэрзээлгэж үлдээхэд Ямааны яснууд хөдөлгөөнд орон тэднийг сүлбэж дуусгав. Борон тусал мэт шайган хаасаагүй асгарах галц зэвнээс зугтсан хөөхтөлд хөөбийт тал толгой далбан орох байх газраа олж ядан зугттал Харьяамааны туламдсан арьс таарж түүнд орж нуугттал дөрвөн мөчин тэлүүрдэгдэн хөдөлгөөнгүй болж тулмагдсан арьсны ам хамхигдан өөрийгөө Харьяамааны халуун арьсанд хорж ирэхв. Харьяамааны халуун арьсанд хоригдсон хөөхтөлд хөөбийт тал толгой далбан 49 алд харанхуй нүхэнд хорсон бүхтэй их онгод дээрээс нь галан мөндөр болгоход хөөхтөлд хөөбийт тал толгой далбан ганихран хашгирсаар сарнин алга болж газрын хөрснөөс арчигдваа. Уранхай навтрахаа дээлтэй үсэн сэгсэж нүүр нь халтарсан нүцгэн хөл нь энд тэндээ шалбарсан дайрам чавганц бүх биенээсээ хөөхтөл цацруулсан тас хар биетэй тал толгой далбанд үзүүгээрээ гинжээр оосрлогдон чирэгдээд хаашаач зүгтах аргагүй явснаа өнгийн цэцгэс алгалсан сайхан хүндий дээрээд нохоо мэт үзэн сууж мөнөөх альбангийн шахалтаар ямар нэгэн дом боцолгож буй бололтой тал тогоонд үнс ус хөө зуран бөө бололтой хүний дүрс бүтээгээд хүний хохимой толгойн зүүн нүдний ухархаагаар 7 хугархай зүү аруулан хамрын ухархаагаар гаргаад хар хөх торгонд ороож боосон ганилан бололтой урт нарийнхан чүмгниэс гаргаж ирээд үлээхэд 7 шидийн аимшигт хар сүүдрүүд мөнөөх 7 хугархай зүүн шингээд дарийн мэмгэн өнөөх зүүгээ бөөгийн дүрст зоогоод 6 ширхэг нь сарнин алга болоод нэг нь бөөгийн ар нуруунд зоогдож тэнгэр нэгэн од харваад газарт унахад мөнөөх бөөгийн дүрс балжидаа удган болж хуурав. Тэнгэр тэн нэгэн бөө өмсгөлтөн газарт буулгүй бөөлн дүүлж галцсамаар завсаргүй харван дарим чавганцыг дөнгөлсөн альбан сарнин алга болоход хөөрхий дарим хөгшин газарт сунан унаад газарт лүгхийн духаараа мөргөж байна гэж зүүдэлсэн тогоо хөгшин хажим муухай зүүднээсээ цочин сэрээд ухсгийн болсон. Хамаг бие нь хөлрөн таагүй муухай зүүднээс болоод зүрхэн түгхийн хүчтэй цохилно. Бурхан минь юуг ажил болоод байна да. Муу ижимэн жигтэйхэн муухай зүүдлэгч нь арай өдий хүртэл ижимэн төрөл олохгүй завж явдгийн биш байгаа да. Үгүй тэгээд хачин үйл гүйцэтгэж тэрэнд нь балжидаа багш минь хорлогдож унлаа гэж зүүдлэгдэх юм. Тэнгэр минь юуг ажил болоод байна да. Халуун хэвтэртэй хэсэг чочирдэж хэвдсэн тогоо хөгшин тоонууд харвал өглөө болох ягач үгүй бололтой цэлмэг тэнгэрт төмөн одод жирвэлцэн харагдана. Хэсэгтээ тайвширч чадалгүй төгшсөн хөгшин буцаад унтаж чадалгүй эргэж хөрвөөсөөр нэг мэдхний зүргэмлэж эхэлжээ. Ухаа хонгор морь унсан даруй нутгийнхаа зүг гальгуулна. Морин урагш давхихч даруйн зам юур хорогдох шинжгүй нэг байрандаа л байгаад байх юм. Наран сүрэг сарвчлан ширтсэн тогоо даруйн ирж буй зүг рүү хараад түүний хүлээсэн ч давхиад байгаа хэрнээ юур ирэхгүй юм. Гэнэт даруй бөөнбөн аимшигт альбангууд хүрээлэн хаа нэг тийш авч одоход чилээсэн урт харгуй харлан харагдав. Даруйн явж одсон харгуй хав хар бөгөөд ямар ч гэрэл байсангүй. Өндөр настай даруй гэнэтхэн гарч ирээд тогоогийн хажууд эртэл даруйн гიშгсэн мөр харлан тоогоог торсон цагаан гэрэл цогогдоод гэрэл харанхуй зааглагдан даруй дахиад л тоогоод ойртож чадсангүй. Харанхуйн дундаас даруй аврал хашгирч байснаа сөхрөн суугаад тоогоогоос уучлал ирэн бөхөлцөж байна гэж зүүдлээд тогоо хөгшин дахиад л цочин сэрэв.
Хөөхий дөө муу дарим минь яаж шуухан явдаг юм бол доо. Хөгшин толгой би өвдөж жилүүрээд үр хүүхдээ зовоож хот хүрээ яваагүй бол ганц зориод ирэхт нь уулзаад явуулах байсан юм. Хөөхий минь насны эцэст хүүгээ зориод ирээ байх та. Гэтэл зориод ирсэн хүн ч байхгүй, хөгшин толгой биежиг байхгүй. Ямар их гомдсон бол доо хөөхий. Уг нь чамтай л дахиад нэг уулзах гэж энэ олон жил энэ газартаа шингэсэн юмсан. Тогоо хөгшин юунд ч юмбэ цухалдан уурн хүрээд байна. Хот явж эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж хоройд хоноод ирэхт нь гэрээ сахиж үлдсэн хүүхдүүд нь дарив гэж хүн таныг сурж ирээд явсан гэж хэлснээс дарвийг хаана байгаа үгүйг ядаж холбоо барих утсыг нь ч аваад үлдээгүйд тогоо хөгшин гоморхоно. Үхэхээс өмнө даривтаа уулзаж гомдол сэтгэлээ бүгдийг нь задгаалаад удам залган төрсөн анхных нь үрийг эцэгт нь таниулаад нүд анихсан гэж бодовч одоо дарвийн хаана байгаа хэрхэн аж төрж байгааг мэдэхгүй тул сэтгэлд нь зөндөө их гуниг хуралдан бажимдаад байдаг болов. Гэртээ ирээд 10-д хонсонж хөдөө явсан ач хүү, ачсан хоёроос нь бас ямар нэгэн хэл сураггүй хөгшнийг бас л заваа. Ээлдэг бодол дээрэгдэн хэсэг хөвцөн хөгшин тоон үүд харвал үүрэн гэгээд тадан гэрийн эд юмс өрг бараг харагдах тул босч хувцлаад ороод цэмцээтэл хураагаад нүүргаараа угааж үсээ толиотэл самнаад хувинтай сүгэ барин гарав. Үүрийн цагаан гэгээ манхайн цайхад тэнгэр бурхандаа сүгэ өргөн зогссоор нар уулын цаанаас улбар туяа тусган гарч ирэхийг хараад нарандаа залбиран сүгэ өргөөд гэртээ оров. Сэтгэл нь дэнслэн урчны битүү утгатай хоёр зүүд дахин бодогдон хатуу үйл хийхээр хөдөө явсан тэнгэр онгодтой хүүгээ битүүхэндээ санаа завнан хэсэг сууснаа уулга алдан босон харав. Тэнгэр минь тийм байна шүү дээ. Тогоо хөгшин өөрөөсөө ч хүртэл тас нуун далд хийсэн зүйлийг гаргахаар угсгэв. Гэрийнхээ хаалгыг дангинтэл түгжээд орныхоо хүлд байх жижиг шургуулгыг татаж аваад дахин гараа оруултал цаанаас нь дахин нэг жижиг шургуулга татагдан гарч ирэв. Шургуулсан дотор жижигхэн дөрвөлжин хайрцаг байхаагаад хайрцагны тагийг бүр жижигхэн монгол цайжоор цайжилсан нь тогоо хөгшин энэ доторх зүйлийг хэндэж үзүүлэхгүйгээр далдлан нузалсныг илтгэнэ. Зүрхнийхэн цохилд түргэсэн гарын салгансан хөгшин хүзүүндээ зүүсэн сахиусаа тайлаад хүнд анзаарагдамгүй жижигхэн нуглаасыг татвал монгол цайжны бяцхан түлхүүр гарч ирэв. Хөгшний нүдэнд нулимс гялдганан ямар нузыг тайлах гэж буй хөгшин луухан аятай бүгтийн суугаад нээхүү болох уу гэж тэнэгэлзэх шиг хэсэгсв. Гэнэт хэн нэгэн хаалгыг шуртгийн татснаа цойжтой байсанд урам нь хугарсан аятай хэсэг чимээгүй болоод тэгснээ хоёр жижигхэн хүүхдийн цангилсан дуугарч эмээ та босоогүй байгаа мүү? Эмээ ээж аав хоёр унтаж байгаа. Бид хоёр өлсөөд байна гэхэд чухал ажилд нь саад болсон бяцхнуудаа багахан унтуудсан тогоо хөгшин унтаж байна. Цаашаа яв. Гэртээ ор. Гэрт чинь эдэж уух юм байгаа үсттэй. Тэр ээж аваагаа сэрэхгүй юу та нар? Лөөднөөд хүн амраахгүй гэж айшаалахад анх удаа эмээхийнхээ ууртай дууг сонссон хүүхдүүд хэсэг үүдэнд нь зогсоод хаалга тайлах шинжгүйд нусаа шорт хитэл татаад гүйн одоход тогоо хөгшин гэрээсээ сонсож сув. Дэггүй бяцхан зэнцрүүдээ муухай ашиглаж явуулсандаа гэмших мэт тогоо хөгшин тэрүүхэндээ мушигаад мөнөөхөн хайрцгаа нээхэд хайрцаг дотроос хөх торгон бодолтой бүндгэр зүйл гарч ирэв. Гарын салганасаар бодолтойг задлан доторхыг нээхэд хүний хохмой толгой хар торгоор боосон хүүний дунд чүмгний ясаар хийсэн ганилан гарч ирлээ. Олон жилийн өмнө тогоог бүр жаахан хүүхэд байхад ээж нь энэ зүйлийг дэлгэж тавиад хэн нэгэнд ямар нэгэн муу үйлийг хийж байсныг тогоо өөрийн нүдээр харж байсансан. Охиноо өөрийнх нь хийж буй үйлийг харж байгааг мэдсэн ээж нь энэ зүйлийг бушуухан хаман далд хийгээд
охиноо тэрж аван уйлж ээж нь их муу хүн. Муу уйлын эцэн. Миний охин ээж шигээ ийм хүн болж болохгүй шүү гэд мэгшин уйлж байсан нь харагдах болов. Хөөрхий ээж нь талийгааж болохоос өмнөхөн энэ бодолтойг тоогоод өгөөд энэ зүйлийг үргэлжлүүлэн авч явах хүн миний удамд төрөхгүй. Гэхдээ чамаас биш. Энэ зүйлийг зөвөр хэрэглэвэл мөн чих гай түтгэрийг дарж хүмүүст мөн чих буян болно доо. Харин муугаар ашиглавал бас л мөн чих хар уйлыг тарьж мөн чих улс амтныг зовоох эдтэй зүйл юм шүү. Миний охин үүнийг хадгалж байгаад эзэнд нүгэн эцтэй. Үүнийг хүчрэх эзэн чамайг бод төрвөл эд эдлээ өөрөө таниад авах үз. Тэр болтол хиндэж бүү үзвэл. Өөрөө ч бүү гар хүр. Өөрөө ч бүү хар гэд өгч байжээ. Гэтэл энэ зүйл зүүдэнд нь үзэгдэхдээ хөөрхий ээжийн энэ зүйлээр дамжуулан хар муу зүйл хийж Тэнгэрийн улаачийг хорлож буйг харсан тогоо хөгшин дэмийл тоглоос эсрэхээс хэтэрсэнгүй. Гэнэтхэн ар нуруугаар нь хүйд даагшиг болж хэн нэгэн түүний зулаа дээр зөөлөн үнсэх шиг санагдахад хөгшний хамаг бие зарын дотор нь давчдав. Хар нялхаасаа л энэ бодолтойг муу ёрын зүйлээ гэж боддог. Бүр сэтгэлд нь муу ёрын зүйлс гэд тогтчихсон тогоо хөгшин урдаа байгааг бушуухан богоод эргүүлж далд хийгээд хан хийтэл санаа алдав. Ээж нь түүнийг жаахан байхад хэнд тэгтлээ өс санан муу зүйл хийсний тогоо үл мэдэгч дахиад хэн нэгэнд муу зүйл хийгээгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байлаа. Төрсөн сумандаа очинд зорьсон хүмүүстэйгээ уулзаж чадалгүй ирсэн дарив хөгшин цаанаа л гундуухан байх болж түүний дагаад сэтгэл санаа нь урууданд ордож даралт нь ихсэн бие нь чилүүрхэж сүнжидмааг айлгах болов. Хэдэн нялх хүүхэд хөгшин эцгийнхээ төлөө л өдий хүртэл амьдарч ирсэн сүнжидмаа хөгшин эцгээ ингээд алдчихгүй гэхээс ихэд айн сэтгэл нь давчтана. Хэн нэгэнтэй сэтгэл онгойтой сайхан ярилцахыг хүсвч хүн танихгүй газарт нүүж ирээд удаагүй тэрээр хэнд ч итгэж зовлон жаргалаа ярих үлээ дээ. Хэн нэгэнтэй сэтгэл онгойтой сайхан ярихыг хүсвч хүн танихгүй газарт нүүж ирээд удаагүй тэрээр хэнд ч гэж зовлон жаргалаа ярих үлээ дээ. Хэдийгээр өөрөө ааш зан сайтай, орсон гарсанд ундад сайтай ажилсаг шаава нэгэн гэлээч нутгийн зонгоолонтой дотносон танилцаж орж гарах найзуудтай нэг үе бодвол танил талтай аавынхаа үеэлүүд болох сайхан сэтгэлд олон ах дүүстэй болсон ч сайн танихгүй хүмүүст долоон булчиргаагаа тоожин уйлж унжилтайч биш дээ. Сэтгэлдээ хамаг гунгаа тэгээд ажилдаа улааран хажуугаар нь олон нялх урсээ аавыгаа асран завгүй амьдарч байв. Амьдрал дэгжин дээшлэхийн хэрээр хэдэн хүүхдийн нэдэж уух өмсөж зүгч өөрчлөгдөн өнгөтэй өдтэй байвч шөнийн бор хоногтоо доржийг бодон униглана. Хичнээн шөнийг хаяад авсан нөхөр төрсөн дүүтэй гомдон уйлж өнгөрөөсөн юм битээ. Гэсэн ч өглөө эртлэн босч зовсон ч зовоог баятай инээд цалгин хэдэн хүүхэд аавтайгаа ширээ тойрон божигнож цайлаад ажил руугаа явна. Удам сударт нь ямар нэгэн болохгүй зүйл байж аав ээж нь өөрөө нас барсан хөөрхий дүү нь бас сүгэлгмаа ийм хар бараан зовлонтой амьдралаар амьдраад байна гэдэгт сүнжидмаа сүүлийн үеэс итгэх болжээ. Энэ нутагт ирээд хэрүүл уруул хийж элдвээр хараан зүхэж зовоох хүнгүй сэтгэл амар байвч нутагтаа үлдсэн төрсөн ганц дүү сүгэлгмаадаа заримдаа сэтгэл зовно. Гэвч түүний хийсэн өөрт нь учруулсан гай завлан бодохоор л сэтгэл нь тийм гэхийн тамтаггүй эмтрэн шанална. Яажгсан тавлан гэхээр ийм байдаг байна гэж багтарвч өөр хүүхэд хань ижилтэйгээ хамтран жаргахын жаргал гээчийг тултал амсаж үзээгүй Тэнгэрийн оронд зорьцсон ижигээ өрөвдөн хөгшин эцгээ сэтгэл тэнүүн амар амгалан байлгаж үлдсэн насанд нь жарган суулгахыг туйлаас хийж энзүтгэн. Аавыгаа аваад хаа хүссэн газарт нь хүргэндэ гэсэн бодлоор жигүүрлэн
жолооны сургуульд сурч хуучин ч гэлээ цэвэрхэн суудлын тэрэг худалдан авчээ. Хүүхдүүдийнхээ зуны амралт эхлэхээр аавыгаа аваад төрсөн суманд нь очно гэсэн бодолтой эртнээс бэлдэж байлаа. Их үйлийг хийж газар чингсэн хар албан тэрэн сүнснүүдийг дарсан бүхтэн их онгод хамгийн сүүлд амьд хүний эрчмээр хооллон амьд хүнийг эргшин захирж завсрын ертөнцийг эзэгнэн зовсон сүнснүүдийг олзлон газарт хадаан тарчлагч хийсэн хар зүйлсээрээ бие чин хүчрхэгдсэн хөөхтөөлдөх хөө бие тал толгой талбан даран олон зууны туршид удам сударт нь гай дүүтгэр тарин бүхтэй их онгодын өвөг дээдсийн үеэс эхлэн удмын багчуудад нь гай таригч дом шидийн их хатан байгаад хар хорын сэтгэлээс болж тэнгэрээс харвагдан газарт унаж их хар шидийг эзэмшин буцалгаж газрын хар албан болсон цэсэн их удганы сүнсийг амаржуулан сарнив. Эрт дээр үеэс угшилтай хоёр удмын харшилдаан дарвин удам дээрээд нийлж нэгэн эцгээс салбарлсан хоёр үрсийнхэн жаргал завлангийн төв болж басгүй эмгүй олныг зовоосон хар үл ихийг тарив. Ясан дөрлөө дагсан муугийн хорлол цусан дөрлөө дагсан сайны үлд дарагдан нэгэн удмын үрс амарчин суух энхийн цаг иржээ. Газраас 9 алд дээш хөөрөн газарт нэгч буулгүй бүтэн шөнийн турш тэнгэрийн чадлаар их үйлийг хийсэн бүхтэй заримтан муугийн хорлолыг дараад сая газарт бууж хар сүнснүүд альбад тээрэнгүүдэд харвагдан унсан тэнгэрийн улаачдад туслан газарт хадагдсан тэнгэр онгодуудыг суллахад их дуугаар ёолон тэнгэрээс аврал ирж байсан тэнгэр онгодууд бүхтэй их онгодын өмнө сөхрөн сууцгааж талархал илэрхийлээд удмын үрсээ авралтан даатгаад тэнгэртээ одцгов. Их үлийн төлөө нэгдэн нийлсэн үл таних тэнгэрийн улаачид зөв цагт зөв газраа цуглан бүхтэй их онгодын хар мууг дарах их үйлд оролцож дэм болсондоо баярлана. Хар албаны хар суманд оногдсон балжитай удганы их онгодын биеийг нэвт сүлбсэн хар зэв сарниж цээжин биедээ хүн дээр шархсан тэнгэр онгодын өмнө бүхтэй их онгод сөхрөн суугаад харамссан халаглав. Улаачийнх нь отхон шав бүхтэй их онгодын улааж тулгад хүүг ажиллан захиасаа загсан балжитай удганы их онгод цээжиндээ оногдсон хүн шархнаасаа болж газарт сарнихаас өмнө тэнгэрийн орноо бараатахаар өндийхөд бүхтэй их онгод хоёр гар дээрээ тэврээд тэнгэрийн оронд нь дэгдэв. Их тулаан болсон газрын цэцгэс гандан өвс ногоо шарлаж хагдран унаж хэсэг газар тэр аяараа шороо хуй боссон халцгай газар болжээ. Ойрхон байсан хоёр гэр дээр аянга цахилан юу ч үгүй шатаж хиншүү хэрвс унартна. Хоромхон зурд аянга цахилан хоёр гэр нь шатаж эхлэхэд арайхийн амьд гарсан дорж хотныхоо захад ухаангүй хэвдэх сүглэгмаа тээрэм хоёрыг харж үхчихэж гэж айснаа үл мэдэг амьсгалж буйг хараад жаахан ч болдоггүй тайвшрав. Их баг хоёр гэр юу ч үгүй шатаж тээрэмийн энтэндээс цуглуулж ирсэн элдв хувхаа яс хохмой толгой хэмхэрхий тогоо юу нь мэддэхгүй баахан хог овоолох чад патхийн шатаж элдвийн дуу чимээг гараад замхран алга болж өг аймсан хард суусан дорж эхнэр хүүхдээ сэрээхээр хэрэндэл оролдов. Тэд үл мэдэг амьсгалж буйж хамаг бие нь цэлдэн хөхөрж хуйдтан айц төрүүлнэ. Гэр нь хамаг ямтайгаа шатаж өмсөн дотор хувцснаас өөр юу ч үгүй үлдсэн дорж үхсэн мэт хэвдэх эхнэр хүүхдтэй тусламж үзүүлэхээр хэрэндэл ноцолдсон ч дээлсэнгүй. Айд чочирдсан дорж хоёр сайхалтын айлд их гал гарan бөөлж буй хүмүүсийг харж тэндээс тусламж гуйхаар явтал замдаа хоёр хөлн тушигдах мэт сөхрөөд босч чадсангүйд эмийл мэддэг майн мэйзмээ хагас дутуу уншицав. Гэнэтхэн толгой руу нь хүн дэмод дээлсээд авах мэт болж тарих нь мансхийн ухаан алдаж унав. 13 дугаар хэсэг төгсөв.